Онцгой байдлын ерхий газрын аль багчдын дунд жил бүр зохион байгуулагддаг олон төрөлтийн аврал шалралдах тэмцээний усан сэлтийн төрлийн бөөхөө сэлт болон уртын шумбалтын төрлүүцэд нь өөрчлөлт орж байгаа. Шинжсэн дүрмээр шинжсэн төрлийг оруулж байгаа. Энэ өөрчлөлт орж байгаа шалтгаан нь бодлоо зэрэг усчин аврагчдыг мэрэгжлийн төвшөнд бэлтгэх, ажлын уур чадвар хослуулах, тэдгээрийг дэлхийн аварга болон Азийн аваргын тэмцээнд оролцуулах зорилготойгоор энэ шинжилсэн бөөхөө сэлт болон уртын шумбалт ганцаарчсан төрлийг оруулж байгаа болно. Нэгдүгээр албаагчийн гүйцэтгэх даалгавар. Гарааны тавцангаас шүглийн дугаар өврөөр даллаж 25 м сэлээд усан дотор шалан дээр тавьсан хиймэл хүнийг нэг гартаа барин нөгөө гараар 25 м зайг сэлж дуусгана. Хоёрдугаар албаагчийн гүйцэтгэх даалгавар. Гарааны тавцангаас лаасттай 25 м шумбаж усан сангийн ирэг дээр тавьсан хиймэл хүнийг өөрийн биед байх олсонд бэхэлж өврөөр даллах сэлдээр зайг дуусгана. Гуравдугаар албаагчийн гүйцэтгэх даалгавар. Эмэгтэй тамирчин гарааны тавцангаас сэлдийг хийж 25 м зайд эргэлт хийж буцаж 10 м зайд сэлэн хажуугийн шүүгчийн дохиогоор зогсоход багийн нэг гишүүн гарааны тавцангаас эмэгтэй тамирчин руу олстой аврах цагиргийг шидэж эмэгтэй тамирчинг татаж барианд хүргэнэ. Дөрөвдүгээр албаагчийн гүйцэтгэх даалгавар. Гарааны тавцан дээрээс лаастаагаар үсрэлтийг хийн. Энэ үед өөрийн биед бэхэлсэн 50 м-ээс уртгүй олсоор хиймэл хүнийг чирч 50 м зайг дуусгана. Үсрэлтийг хийх үед хиймэл хүнийг усан дотор гарааны тавцангийн доор байрлуулсан байна.